За сайн байна уу? 5 сарын уншлагада тавтай морил би Сомон байна. За одоо сар бүрийн уншлага дээрээ бүгдээрээ 5 өдөр суулгахаас гадна тухайн сарын гаригсын астрологийн төлөвийг нь албан ёсоор харж судалцгах болно. За 5 сард их ач холбогдолтой зүйлс тохиож байгаа гаригс астрологийн хувьд тэгэхээр энэ гаригсын бити алгасаарай. Тэгээд тэрийг эхлэхээс өмнө нэмэлт хэсэг дээр нь сонголттой хөзрийн уншлага орсон байгаа шүү гэж хэлье. Сонголттой уншлагын хөзрийн уншлага дээр нь энэ 3 өдрөөс харагдаж байна зааж. Энэ 3 өдрөөс сонгоод та 5 сарын хайр дурлал, ажил, карьер, зүүн бэлгийн төлөв гэд 3 сэдвийг харах боломжтой нэмэлт хэсэг гурван хамттай байгаа. За бас нэмэлт хэсэг дээр нь төвшин ахих зөвлөгөө орж өгсөн байгаа. 5 сард илүү төвшин ахих, илүү хариуцлагатай хандах, өөрийгөө илүүтэй ажиллах гэсэн хүмүүстэй зориулсан бичлэг байгаа. За энэ бичлэгээр нь болохоор эхлээд астрологийн төлөвийг нь тайлбарлаж өгөөд тэгээ араас нь үзэр сугалж өгөх болно. За 5 сарын астрологийн төлөв 5 сард хуурамч ихэрдөлүүд ил болох магадлал маш өндөр байгаа. Хуурамч ихэрдэл та буруу хүнийгээ ихэрдөлөө гэдээ андуураад буруу хүнийхээ араас гөөх гэдэг ч юм уу те. За ихэрдэл гэлтгүүгээр бас та хий нэг хүн дуруулсан гэдэг ч юм уу те сайн болсон байгаа болвол тухайн хүнийгээ буруу хүн байж гэдгийг илрүүлэхтэй яг үндэ би энэ хүнд хайртай биш юм байна гэдгээ олж мэдэх магадлал бий. За түүнээс илүүтэйгээр хайр дурлалаас гадуурх астрологи юу тохиох вэ гэхээр та өөрийн ийм далд манипуляцлаг чанар, өөрөө бусдыг чангаадаг, та өөрөө бусдыг удирдах гэж оролддог тий өөрийн дээрэнгүү муухай зангуудыг ил болгож харах гариг эргэсийн хөдөлгөөнтэй байх нэ. За тэр гарын эргэсийн хөдөлгөөнд энэ бүх саний хэцүү энэ зүйлсийг авчрах гаригийн эзэн хэргийн эзэн нь Плуто гариг байгаа. Плуто буюу дэлхийн ван гэдэг тий. Гэхдээ онлайнаар харахаар Dalt Van гэж орчуулдаг байсан. Нэр нь өөрчлөгдсөн юм бол яасан юм бол мэдэхгүй. Тэгээ бид нар бол дэлхийн ван гэж үздэг. Плуто гариг маань 5 сараас 10 сар хүртэл ухралтанд орох болно. Ухралтанд орно. За хумхын орд дээр. Плуто дэлхийн ван гэд энэ гариг нь өөрөө хувирлыг бэлэгддэг, хүч чадлыг бэлэгддэг, нууц зүйлсийг бэлэгддэг. Ийм маш хилэнцгийн ордлог энергитэй хилэнцгийн ордын эзэн гариг байгаа. За тэгээд энэ Плуто дэлхийн ван гариг нь хумхын орд дээр ухралтанд орж байна гэдэг нь ухралтанд орж байгаа зүйлс дандаа өөрлөө хандж идэг. Ингээд дотоод өөрлөө хандах. За тэгээд дутуу байсан орхигдуулсан зүйлсийг эргүүлэн сануулгах гэх мэтчлэн. За гэх мэтчлэн. Тийм учраас Плуто дээр Плуто ухарч байгаа учраас энэ бол үнэхээр том ач холбогдолтой зүйл тохионо гэсэн. Тэг ялангуяа энэ хумхын ордын хүмүүс бас өхөр, арслан, материйн орд би худлаа ярьсан шүү зааж байгаа. Өхөр, арслан, хилэнцгийн орд өхөр, арслан, хилэнц тэгээд хумх гэд энэ дөрвөн ордныханд нэг ялангуяа нөлөө өндөртэй байх бол нэлээд хамаа өндөртэй байх болно. Гэтэ бусад гаригийн хүмүүс ер нь хүн төрлөختөнд тэр чигээр нөлөөлөх болно. Худал хуурмгийг илрүүлэх болно. Худал хуурмаг хүч чадлын тоглоомыг илрүүлэх болно. Худал хуурмаг хүч чадлын тоглоом гэхээр яалтчгүй манипуляцлах те хайртай хүнийгээ хайртай гэлээдэг. Явн үнэндээ хайртай биш. Яг үнэндээ түүрийг чангаахыг хүсдэг. Атгандаа оруулахыг хүсдэг гэдэг ч юм уу те. За тэг хүнийг араасаа гүйлгэхийн тулд хүнийг контролтохын тулд их зантай бардам зан гаргах гэдэг ч юм уу те. За тэг ихэр төлөвийнхөө анхаарлыг татахын тулд будаг шүмх ашиглах, хөөрхөн болгох, турах, биен дээрээ анхаарах гэдэг ч юм уу. Энэ бүх зүйлс 5 сараас 10 сар хүртэл ингээ ил болоод нуурч унах болно. Тэг энэ зүйл танд хүч чадлыг авчрахгүй гэдгийг Плуто гариг илрүүлэх болно. За бас үүнд хамсаж орж ирж байгаа 5 сарын гаригууд болохоор Тэнгэрийн ван буюу Uranus
гэд гариг үхрийн орд дээр бууж ирэх болно. Үхрийн орд Тэнгэрийн ман дээр бууж ирэх болно. Яад бол гаригчийн орд дээр буухгүй шүү дээ. Ордон гариг дээр бун. Тэгэхээр тэрэн зүг билүү. За астролог бол яг миний гол мэрэгжил бол биш. Тийм учраас би яг өөрийнхөө судалснараа ойлгоснороо тайлбарлаж өгж байгаа. Бас та бүхэнтэй хамт астрологийн хэсгийн суралцаар сонирхоод явж байгаа гэсэн үг юм шүү. Тийм ээ. Тэгэхээр Тэнгэрийн ван үхрийн орд дээр ирэнгүүт энэ нь танд тухтай таатай санагддаг байсан дассан зүйлсүүдэд өөрчлөлтийг оруулж ирнэ. Ийм шинжлэлтийг оруулж ирнэ. Тэгэхээр ингээд хин нэг хүн та хайртай биш зүгээр дассан байх юм бол ийм төрлийн харилцаанд нурж урах гэдэг ч юм уу те. За тэгээд танд ийм таатай санагддаг боловч яг үндэ танд ээлтэй бус ийм зан авируд илрэгдээд эдгэрт өөрчлөлтүүд орж ирэх болно гэж харагдаж байна. За бас 5 сарын ихээр тэргэл сар дээр хилэнцгийн орд гарч ирэх болно. Энэ бас яалтчгүй хувиралгүй дотоод хувирал гүн сэтгэл хөдлөлтөй холбоотой ийм гариг ирэхэс байх нэ. За тэгэхээр хэрвээ та энэ бүх зүйлсийг аль хэзээ ангаалж өгсөн, болгочихсон, жин там болгочихсон бол яах вэ те? Хэрвээ та янз бүрийн манипуляц, контролын асуудал гэдэг ч юм уу те энэ зүйлсийг аль хэзээ олж таньж мэдээд засаад илрүүлээд ангаагаад иймэрхүү зүйлст хандхаа байлсан гэдэг ч юм уу. Эсвэл худал ихэр төлөө аль хэзээ нээгээд болоод мэдсэн гэдэг ч юм уу. Худал хөрмөг амраа малангийн зүйлд хандхаа байлчихсан гэдэг ч юм уу те. Хэрвээ ийм бол ийм гарагсан танд таны жинхэнэ их хэрдүүлийг нээж олж өгөх гэдэг ч юм уу. Ийм нивэлтэй шагналтай байх олон жинхэнэ их хэрдүүлийг олж нээж өгөх. За жинхэнэ хүч чадлын зүйлтэй таныг холбож өгөх. Гэх мэтчлэн таныг хүч чадалтай нийгмийн байр суурь дээр яваачих. Гэх мэт ийм ивэлүүд байх боломжтой. Маш сайхан ивэлүүд байх боломжтой. Бас та энэ хугацаанд хэрвээ та ангаалт ба энэ Плутогийн дэлхийн бангийн, галт бангийн сонгоалыг эсэргүүцэхгүй үнэхээр сайн гүйцэлдүүлж биелүүлж чадах юм бол та нийгэмд хүчтэй байр суурьтай хүн болох боломжтой. Дотоод хүч чадлаа олох боломжтой. Энэ дотоод жинхнээсээ танд хүч чадлыг өгдөг зүйлийг олох боломжтой. Өөрийгөө олж нээх боломжтой. Жинхэнэ их хэрдүүлийг олж нээх боломжтой. Гэх мэтчлэн байна. За нийгмийг хувь хүн биш нийгмийг алсаас нь том хар үнцгээр харах юм бол сүүлд Плуто дэлхийн ухрах үед AI буюу хиймэл оюун ухамсарыг хүмүүс хүчтэй эсэргүүцэж байсан. Хүмүүс хиймэл оюун ухамсар бидний амьдралыг атгах нэ. Тэгээ бидний амьдралыг дарангуулах нэ гэж хүмүүс амар айгаад хиймэл оюун ухамсарыг эсэргүүцэжсэн гих мэтчлээ ийм зүйл тохиож ижээ. Энэ нь дэлхийн ван хумхын орд дээр хурж явах үед. Яагаад гэвэл хумхын орд бас технологи гэх мэт зүйлстэй хамааралтай байж болно. Тийм ээ. Тэгэхээр технологи донцсон гэдэг ч юм уу янз бүрийн Reels, YouTube донцсон байгаа болвол энэ асуудлууд бас таниуд ил болох боломжтой. За бас цөөхөр үедээ хүмүүс ChatGPT AI хиймэл оюун ухамсарт дурлсан, obsessed болсон гэдэг ч юм уу ийм асуудал байгаа бол энэ асуудал бас ил тод болоод энэ бол яагаад асуудал бэ гэдг нь ил болж харагдах нэ. За урд астрологийн хэсэг нь ингээд боллоо. Хэрэгтэй байсан, сонирхолтой байсан мах гэж найдаж байна. Энэ урд астрологийн хэсгийн мэдээллийн хүн болгоны амьдрал нөлөөлөхөөс аргагүй, тойромшгүй заавал нөлөөлдөг зүйл учраас хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. За одоо сахиустай холбогдоод сахиусаас нь эх сарын төлөв байдлын хөзрийг харъя. Эх сард ямар шүү байх вэ? Юу тохиох вэ? Хариуцлага өгөө аваа та хийнийг өгөн дөртэй болвол өгөх ёстой зүйл, туслах ёстой зүйл гих мэт зүйлсүүд байгаа болвол энийгээ гүйцэлдүүлэх шаардлагатай. За зарим нэгэн гэрээ хэлэлцээрийгээ шинээр эргүүлэн хараад тухайн гэрээ хэлэлцээр танд ашигтай байсан юм байна гэдэг ч юм уу энэ зүйл нь ийм байсан юм байна штэ. Ийм аятайхан нөхцөл байсан юм байна штэ гэдгийг нь олж мэдэх болно. За ажлын тал дээр ивэлтэй байх болно. Эх сард ивэлтэй байх болно. Ялангуяа хариуцлагатай шудраг үнэхээр ажил хийдэг, ажилтдаг хүмүүсийн хувьд
За дараагийн үзрийг харъя. За тий. Ирэх сард зарим баггүй хүмүүсийн энэ бичлэгийг сонсож байгаа баггүй хүмүүсийн хувьд эд баялаг биш. Хангалуун байдлыг хангалуун таатай байдлыг мэдрэх болно. Тэгэхээр ийм цалингийн бонус гэдэг ч юм уу те нэмэлт цалин орж ирэх боломжтой. Зарим хүмүүс 6 сард бонус аваад байдаг лөө. Тэгэхээр зарим хүмүүс 6 биш 5 сард бонус авах боломжтой. За зарим хүмүүс болохоор single болох шийдвэрийг гаргаж болзошгүй. Энэ үүнээс салах шийдвэрийг гаргаж болзошгүй. Салах шийдвэрийг гаргасан хүмүүсүүд нь салах шийдвэр нь зөв байжээ. Ганцаараа байх нь илүү буруу үнэтэйгээ байснаас илүү тухтай юм байна гэдгийг олж мэдэх болно. За бас яалтчгүй зарим хүмүүс агаар салхинд гарч байгаа харагдаж байна. Агаар салхинд гарах те өөрийнхөө барцад гэдэг ч юм уу барцад гаралтаа сайхан байгальд шингээж өгж байгаа харагдчих. Та бүхэн мэдээгүй байсан бол ургамал мод гэдэг зүйлсүүд хүмүүсээс ялгардаг ийм сөрөг энергийг авах туртай байдаг, шингээх туртай байдаг. Мод ургамал гэдэг зүйлсүүдэд хүнээс ялгардаг энэ сөрөг энерги, сөрөг цэнгүүд хог ногш гэж харагддаггүй, хоол гэж харагддаг. Тийм учраас агаар салхинд гараад айн модоор зугаалаад ирэхэд хүн хөнгөрчихсөн бие сэтгэл санаа нь гой болчихсон гарч ирдэг шалтгаан нь тийм бахны. Тийм учраас Улаанбаатар хот дотор ийм ногоон хүрээлэн гэдэг ч юм уу тийм мод зод их хангалуун байх нь маш чухал юм ба. Тэгээ Монгол улсад Улаанбаатарт мод ургамлууд цөөхөн байдаг учраас энэ нь агаарын нөхөрлөлд нөлөөлж байгаа, хүмүүсийн стрессэнд нөлөөлж байгаа, хүмүүсийн ангаалт нь ингээд гацчдаг гэдэг ч юм уу те. Ангаалт нь ингээд хурдан эргэлддэг, энерги нь хурдан эргэлддэг. Тэр энерги нь хурдан эргэлддэг болохоор санхүү ч гэсэн хурдан эргэлддэг. Ингээд санхүү нь гацалтын байдалтай, энерги ангаалт нь гацалтын байдалтай, тэгээ ходоод нь ч гэсэн төвжирлийн байдалтай гэдэг ч юм уу. Ийм асуудал байдаг шалтгаан нь Улаанбаатар хотод хангалттай хэмжээний ургамал байдаг хүнтэй холбоотой юм шүү гэдэг мессежийг сахиус надаар сая хэлүүллээ. Би тэгээ сая ичхийнхээ хажуугаар саяны мессежийг хүргэлээ. Ойлгоорой наваа битгий загнаар. Ялцчгүй чухал мессеж байсан учраас бууж өглөө. Окей. За өөр юу тохиох вэ? Three of Swords 3-ын элт гэдэг хүзэр гарч ирлээ. 3-ын элт хүзэр нь болохоор яалтчгүй X-тэй холбоотой асуудлыг билээднэ. За энэ нь бас сахиуснаас юу гэж хэлж байна вэ? Хүзрийнх нь орой утгатай нь холбоогүй гарч ирж байна. Тэр нь болохоор та өөрийнхөө талаар хүлээн зөвшөөрмөргүй байсан өөрийн муухай зан чанарыг олж мэдээд үүндээ амар шархлах болно. Зарим хүмүүс. Ялангуяа өөрийнхөө бодит үнэндээ нүүр тулахыг хүсдэггүй хүмүүсийн хувьд болвол энэ ялангуяа үнэн байх болно. За хэрвээ та магадгүй тэг бусдыг буруутгаж ирсэн гэдэг ч юм уу те ямарваа нэгэн асуудал тохиох үед би асуудал байгаагүй манай найз гэдэг ч юм уу те тэр үеийн X найз залуул асуудал байсан шүү дээ. Тэр хүн л ингэсэн шүү дээ, тэгсэн шүү дээ гэж өөртөө хэлж өөрийнхөө санааг амраадаг байсан бол энэ нь хусагдаж ил болж яг үнэндээ алдаа таны талд байж, яг үнэндээ асуудал таны талд байж гэдгийг 5 сард олж мэдэх боломжтой. Тэгээ үүнээсээ та хэр чинээгээрээ зүхтаанд хэр чинээгээрээ шархлах болно. За тэгэхээр энийг шархлалтын мессеж дээр нь сүүлийн шархлын мессеж дээр нь зөвлөгөө харъя. The Empress тас хар өгдөг үзэр гарч ирж байна. Empress эзэнт хаан хатан хаан гэдэг үзэрээд за энэ үзэр доошоо харж гарч ирсэн. Энэ үзэр болохоор өөрийгөө хайрладаг, өөрийгөө тордож чаддаг, дотоод хүч чадал маш ихтэй, маш хүчтэй эмгтээлэг зан чанартай хөзрий бэлэгдэнэ. Даанч энэ зурган дээр нь энэ хатан хаан маань нэлийн төтгшөө орсон гонигилсан таагүй байдалтай байгаа зурагтай харагдаж байна. Тэгээд надад харахаар зураг нь тас харах өнгөтэй харагдаж байна. Энэ нь доошоо харсан байна. Тийм учраас энэ нь одоо та өөрийгөө хөсөр хайдаг, тий өөрийгөө харьцуулахыг сонгодог, өөрийгөө тордох биш, өөрийгөө дотроосоо гой дулаацуулах биш, оронд нь
бусад хүмүүсээр өөрийгөө дулаацуулах гэдэг зан чанартайгаа нүүр тулж байна гэж харагдаж гисэн ийм хүчтэй хатуу нэлээд ширүүн зөвлөгөө ширүүн мэдээлэл гарч ирж байна. Энэ зан чанар энэ асуудал хүн болгонд байдаг. Ганц цөөн хэдэн хүмүүстэй шинэ бичлэгийг сонсож байгаа хүн болгонд энэ асуудал байгаа учраас энэ үзэр гарч ирсэн. Тэгээд энийг та сонсоод сууж байгаа гэсэн үг юм шүү. Тэгээд сахиус тэгж ажилтдаг 90 тойрны таны үзэж байгаа харж байгаа бүх зүйлээр сахиусууд дамжиж мэдээлэл өгдөг байгаа. Тэг ялангуяа таруу уншлагын бичлэг гэдэг шиг юм сүнслэг бичлэг гэдэг шиг ялангуяа над шиг за зөвхөн санс сахиусны үгийг зөв хүмүүст нь хүргье гэдэг ингээд сонголтоо гаргацсан байгаа. Тэгээ энергийн тохируулга хийцэн байгаа. Тохиолдолд бол та энэ зүйлийг сонсоод яг энэ зөвлөгөөг сонсоод энэ зөвлөгөө нь танд хамааралгүй байна гэж байхгүй юм. Энэ бол танд хамааралтай зөвлөгөө гэсэн үг. За тэгэхээр та өөрийн дотоод хоосон мэдрэмж, дотоод харанхуй мэдрэмж, дотоод дутуугийн мэдрэмж гэх мэт энэ зүйлсүүдээ өөр хүмүүсээр те өөрөө дүүргэх биш, бусдаар дүүргүүлэх гэдэг зан чанартай ил болох болно. Энэ нь ил болж байгаа нь энэ бол шагнал юм, ивэл юм, шийтгэл бишээ гэж сахиус нь хэлж байна. Энэ нь ил болонгууд энэ чинь та өөрийнхөө асуудлыг олоод харчихна гэсэн үг. Асуудлыг олоод харсан хүн тухайн асуудлыг нэн даруй маш түргэн шийдэж солиушныг олж чаддаг. Ямар хүмүүс нэг асуудалтай гацаад л яваад байдаг вэ гэхээр ерөөс асуудал олж хараагүй, эсвэл асуудлаа харахаас эсэргүүцсэн асуудал биш гэж хэлж байгаа хүмүүс тухайн асуудалтай өөрд гацах гад байдаг талтай. Одоо бүгдээрээ асуудлаа олж бичсэн учраас энэ асуудлаас тун удахгүй гарнаа. Зүгээр болно гэсэн үг юм. Тийм ээ тэгэхээр энэ зан чанарт нурж унах болно. Энэ зан чанар нурж унж гинэ гэдэг чинь ирээдүйд та дотоод өөрөөсөө дүүрнийг халуун дулааныг мэдэрдэг болно. Илүү хүчтэй хүн болно. Дотоод хүч чадалтай хүн болно. Өөрийн бодит ертөнцийг бүтээх чадaltaй, бүтээгч хүн болно гэсэн үг юм аа. За сахиус нь өөр юу гэж хэлмээрээ сахиусныхаа хэлсэн мессежийг харъя. Emperor. Wow. Саний үзрийн Empress хатан хаан гэдэг үзрийнх нь партнер буюу хамтрагч үзэр гарч ирлээ. За энэ хаан гэдэг үзэр нь болохоор нөгөөхөө бодвол хамаагүй хүчтэй, хамаагүй гэрэл гарч ирсэн байгаа те сентин дээрээ бууж ирсэн байгаагаас гадна яг үзэр нь дээшээ харж гарч ирж байна. Тэгэхээр хатан хаан буюу та өөрийнхөө дотоод ертөнцийг зохицуулангуй таны эрэгтэй тал, таны гэгэн эрэгтэй тал, таны магадгүй ихэр төл, таны хань ижил үүнийг дагаад таны сонголтыг дагаад бас асар хүчтэй болох болно. Синти дээрээ суух болно. Таны хүсэж байгаа төрлийн хүн болж хувирна гэсэн үг. Тэгэхээр та өөрийнхөө дотоодыг дулаахан болгох тусам өөрөө өөртөө дулаахныг өгдөг, өөрөө өөртөө хань оруулж чаддаг, өөрөө өөрийгөө хайрлаа зохицуулждаг. Ямар ч нөхцөлтэй өөрийнхөө триггерүүдээ мэдрээд, шархнуудаа мэдрээд, тэр шархнуудаа дорн хайрлаад сурчдаг болох үед энэ нь таны эрэгтэй тал амьдралд маш чадварлаг болж байгаа, сэнти дээрээ сууж байгаа. Тэгээ таныг авч явах чадaltaй болж байгаа, таныг хайрлах чадaltaй болж байгаагаар илрэх болно. За бас зарим хүмүүс шууд утгаараа ихэр төлтөөгөө бас нийлж байгаа харагдаж байна. Яагаад бол хатан хаан гэдэг үзрийн араас хаан гэдэг үзрэн гарч ирж байна гэдэг чинь бол яалтчгүй хосуудыг билэдэж байгаа. Тэг гэгээ хувь зайны хосуудыг буюу ихэр төлтөдийг билэдэж байгаа үзэр мөн гэсэн үг. За бас маш олон хүмүүс ихэр төлтөөгөө биеэрээ нийлэхээс өмнө энэ хүн миний дотор угаасаа байгаа юм байна. Энэ хүн угаасаа надад байгаа нь мэдрэгдэж байна гэдэг үнийгээ мэдрэмжийн түвшиндээс мэдрэх боломжтой. За бас энэ хүзрийг бас баттгаж байна. 9-ийн зоос гэдэг үзрийг баттгаж байна. Энэ үзэр болохоор та бас нэмэлт санхүү, нэмэлт хүч чадлыг амьдралдаа мэдэрнэ гэдэг мессеж болж гарч ирж байна. За уншлахын энэ хэсэг ингээ боллоо. Астрологийн хэсэг, таруу хэсэг ингээ боллоо. Уншлахаа хийж өгөхөд маш таатай байлаа. Одоо бүгд нэмэлт хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт хэсэг дээр 5 сард үнэхээр төвшин ахих амьдралаа дараагийн шатнд нь болгох зөвлөгөө
гэдгийг нь харж өгөх болно. Маш хариуцлагатай тий амьдралаас ихийг хүсдэг, өөрийн дотоод ажлаа хийхийг хүсдэг тийм шаргуу амьдралын галц огтой хүмүүстэй зориулаад нэмэлт хэсгийг нь хийж өгөх болно. За тэрнийхэн дараа бяцхан бялуун уншлага буюу энэ 3 хөзрөөр сонголттой уншлагыг хийж өгөх болно. Энэ 3 үзрийн нэгийг нь сонгоод тэгээд тэр тухайн сонголт дээр нь 5 сарын таны агроманс, ажил, карьер, зүүн бэлэг гэдэг энэ 3 зүйлийг нь харж өгөх болно. За нэмэлтийг яаж авах вэ? Нэмэлтийг авахын тулд над руу чат бичиж цаг алдах шаардлага байхгүй. Шууд коммент ба description руу ороод холбоос дээр нь дараад шууд аваарай. Тэгээд энэ саяны хэлсэн туршаа хийх зөвлөгөө ба бяцхан бялуун уншлагын 3 сонголттой уншлага бүгдээрээ ганцхан нэмэлтийн дотор бүгдээрээ хамтдаа багтсан байгаа. За уншлага нь ингээ боллоо. Бүгдээрээ дараагийн хэсгээр нь уулзъя. Баярлалаа. Өнөөдрөөс өндөр амжилт хүсье.